За Дорнот аймгийнхаа нийт эмэгтэйчүүдэд тун удахгүй болох гэж байгаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэр дэвшснээр Мартын 8 эмэгтэйчүүдийн баярын чин сэтгэлийн халуун мэдлэгийг та бүхэндээ өргөн төвшүүлье. За өнөөдөр Монгол орон даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх гэж байна. За нэг талаас баяр, нөгөө талаас энэ бол эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах юм олон улсын өдөр. Тэгэд эмэгтэйчүүдийн маань улс төрийн оролцоо, нийгмийн оролцоо улам бүр жил ирэх тусам улам өндөр болж байна. Эмэгтэйчүүдийн нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэж байна. Тэр дотроо нийгмийн өнөөдрийн зөв төлөвшил, зөв хандлага нийгэмд бий болгох, хүүхд залуучуудын хүмүүжилд манай эмэгтэйчүүдийн нөлөөлөл бол улам бүр нэмэгдэж байна. Тийм учраас өнөөдөр бид нар эмэгтэйчүүдийн ялангуяа төрийн удирдах төвшний албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоог улам бүр нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хууль тогтоох, бодлого шийдвэр гаргах төвшөнд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх асуудал улам бүр шаардлага өндөр тавигдж байна. За мөн орон нутгийн анхан дунд шатны бүх шатны төрийн байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоо тэдний төлөөлөл бол улам бүр нэмэгдэх юм зайлшгүй шаардлага бас гарч ийн гэдэг ингээд олон талаас ярих юм бол өнөөдөр Монгол орны нийгмийн эдийн засаг улс төрийн бүхий салбарт манай эмэгтэйчүүдийн оролцоо туйлын чухал байна гэдэг бол энд зориуд зохиж хэлмээр байна. Тэгээд Дорнотын нийт эмэгтэйчүүдтэй тэр Дорнот аймагт өнөөдөр өсөж, төрж, хүмүүжиж байгаа сурч боловсрж байгаа тэр олон мянган хүүхдийн эрүүл мэнд, зөв төлөвшил, зөв хандлага тэдний ирээдүйн сайн сайхан төлөө та бүгд маань улам их зүйлийг хийж бүтээгээрэй. Та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дахин дэвшүүлье. Та бүхэндээ эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсээрэй.